Юу гэж биднээсээ энүүгээр захирал, менежер гээд сүртэй ажил хийж томорч байх орондоор цаагуурч нь бүр үнэн сонирхолтой амьдарч байна. Тиймээс хэдүүлээ өнөөдөр дэлхийн хамгийн ачирхалтай ажлуудын талаар сонирхцгоё. Магадгүй зарим хүмүүст шин санаа төрөгч юм билүү. Сүн сангуучлагч. Ийм ажил кинон дээр л байдаг байх гэж бодож байсан чинь үгүй юм байна. Цагт 30-аас 40 долларын цалинтай сүнс илрүүлдэг тусгай хүмүүс байдаг. Тэднийг ихэвчлэн орхигдсон хуучин барилга, имлэг, шорон гэх мэт газруудад өрж сүнстэй эсхийг нь шалгуулдаг гин. Ингэхдээ нотлох баримт цуглуулах, дууд үрсний бичлэг хийх гэх мэт тэрүүхэн тэндээ хөрхөн мөрдөн шалгах үйл ажиллагаа явагддаг гэж байгаа. Тэднийг ямар багц хэрэгсэл хэрэгэлдэг, ямар чадвартай эсхийг мэдэхгүй, бас үрд үнэн нь ямар байдгийг тодорхойгүйч тэднэр үйлчлүүлэх хүмүүс мундахгүй олон байдаг гин. Үнэрлэгч. Чи ажлын ярьцлага, эсвэл анхны болзоонд очихдоо эвгүй үнэртгийг хүсэхгүйд бидтэй. Харин эдгээр хүмүүс чиний үнэрийг чамаас сайн үнэрлж чадна. Чамаас гарах үнэр болгоныг нарийн тогтоож, хэрхэн арилгах, тэрч бүхэл ямар үнэртэн чам тохирох, мөн бусдыг татах онцгой үнэртнийг санал болгоно. Тэгээ зогсохгүй чамд үнэрийн талаар сэтгэл ханамжийн баталгаач өгнө. Сайхан үнэртгийг хинч хүсэлгүй л яхав. Гэхдээ мэргэжлийн хүмүүс цагт $48 чамайг гайхалтай үнэртэй болгож чадна гин. Могой саагч. Могой бол хөвгтэй амьтан биш. Тиймээс энэ хэлж байгаа шиг саах ажил биш юм. Харин могоонуудаас хорыг нь цуглуулж боловсруулдаг тусгай хүмүүс байдаг. Могооны хороор яадаг юм бол гэж юу? Могооны хорноос маш олон төрлийн эмийг гаргаж авдаг. Үүн дээр могоон татгуулж хордож өгсөн хүмүүсээс илүү могооны хорноос гаргаж авсан эмээр амь аврагдсан хүний тоо хамаагүй олон байдаг. Тэд сард $2000-аас $5000 цалин авдаг. Амьтны сэтгэл зүйч. Гадныхан биднээс хол илүү тасарсан байж магадгүй. Биднийг сэтгэл зүй гэдэг зүйлийг мэдэх гэсээр байтал тэнд амьтны сэтгэл зүйн тусламж өгөөд эхэлж гисэн. Гэрийн тэжээвэр амьтад заримдаа хямрах, төгшүүрийн шинж тэмдэг илэрдэг. Дуртай зүйлээ хийх дургүй болох тохиолдлууд байдаг. Харин амьтдын сэтгэл зүйчид үнийг нь онцлохын тулд ажилладаг гин. Гэхдээ бас болоогүй боломжийн цалинтай. Тэд ийм ажил хийснийхээ төлөө жилд $52,000 авдаг. Мэргэжлийн тээврэгч. Ялангуяа Америкчуудын хувьд тээвэрлэлт нь маш нийтлэг мэндчилгээ. Гэхдээ энэ ажил нь нэлээд бодиттой судалгаатай ажил гэж үздэг. Судалгаанаас харахад бие махбодын хүрэлцэх, тэмрэх зэрэг нь сэтгэл санааг тайвшруулж, стрессийг багасгаж, эрүүл мэндийг дэмждэг нь батлагдсан. Тэгвэл ганцаараа амьдардаг, найз нөхөд багтай хүмүүс эдгээр хүмүүсийг хөлсөж, өдөр тутмын амьдралдаа дотн байдлыг мэдэрдэг гин. Мэдээж мэргэжлийн тэмрэгч учраас хинээс ч илүү дотн сайхан тэмэрдэг байлгүй. Тиймдээ ч цагт $40-80 цалин авдаг. Харин монголчуудын хувьд тэмрэхээс илүү үнсэж мэдчилдэг хүмүүс. Тэгэхээр удахгүй мэргэжлийн үнсэгч гэдэг мэргэжил гараад ирэх чинь билүү. Мэргэжлийн гашуудагч. Египт, Хятад, ойрхон дорнодын орнуудаас гаралтай. Нас барагчийн оршуулах ёслолд оролцож, маш ихээр гашуудж байгаа дүр үзүүлэх, талигаач ар гэр ихнийг тайлгаруулж, сэтгэл хөдөлгөөн мөгс, магтаал зэрэгээ хэлж цалин авдаг. Үүндээ яагаад ийм ажил байгааг би л хувьдаа ойлгохгүй байна. Оршуулах ёслолд оролцож байгаа бүхэл хүмүүс гашууддаг бидтэй. Гэхдээ эдгээр хүмүүс ирснээр оршуулах ёслол маш сэтгэл хөдлөн болдог гэж дүгнэлт өгсөн байдгийн байна. Тэд ингэж хурамчаар гашуудсныхаа төлөө нэг удаад $120 цалин авдаг. Дараагийнх нь бүр хачаа ажил. Нохооны хоол амтлагч. Жилд $45,000 цалинтай. Зөвхөн Америкт л гэхэд ойролцоогоор 90 сая орчим гэрийн тэжээвэр нохоо байдаг. Нохоонууд ярьж чадахгүй учраас тэд хоолндоо дуртай байгаа эсхийг мэдэх боломжгүй гэж үздэг. Тиймээс тэднийг хоолндоо дуртай байгаа эсхийг мэдэх ганц арга нь өөрсдөө хоолыг нь амталж үзэх гэж үздэг байна. Тэд зөвхөн амтлах биш, хоолны үнэр, чанар, тэжээлэг байдлыг шалгаж тайлан гаргаж өгдөг ажээ. Фэнг-шүүгийн зөвлөх. Мэдхгүй хүмүүст хэлэхэд фэнг гэдэг нь салхи, шүй гэдэг нь ус гэсэн үг. Ерөнхийд нь бол фэнг-шүй нь хүн болон хүрээлэн буй орчны харилцан уялдааг илэрхийлдэг дорн дахны судлахын ухаан гэж ойлгож болно. Тиймээс фэнг-шүүгийн мэргэжилтнүүд хүмүүсийн гэр, цэцэрлэг, офис, унтлагын өрөө гээд бүхэл газруудын байршил, гэрэлтүүлэг, эд хогшлыг хэрхэн сонгох, байрлуулах талаар зөвлөгөө өгдөг байна. Тухайн мэргэжилтний туршлагаас хамаарч цагт $50-аас $400 цалин авдаг. Шар тайлагч. Лас Вегас зэрэг томоохон хотууд, үдшилэг, шоу цэнгэний газруудаараа алдартай. Хитэх уусны маргааш өдөр бүхэлдээ сүрэх тохиолдол бий. Тэгвэл гярхай хүмүүс ингэж шаардсан хүмүүсийг сэргээх, тусгай дусал залгах гэх мэт үйлчлэгээ үзүүлдэг байна. Ялангуяа босч чадахгүй байгаа бол гэртээ эсвэл зочд буудлын өрөөндөө ийм үйлчлэгийг дуудлагаар авч болдог ажээ. Хэдийгээр тийм түгээмэл биш ч гэсэн нэг удаагийн үйлчлэгээний хөлсөнд $100-аас $150 авдаг гин. Мэргэжлийн очирлагч. Хүмүүс өдөр ирэх тусмал улам илүү завгүй болж цаг заваа зохицуулахад хэцүү болсон. Тэгвэл банк эсвэл үйлчлэгээний ямар нэг газрын дараалалд удаан зогсох шаардлага гарсан үед энэ ажил хэрэг болдог. Ялангуяа хар баасан гариг буюу дэлгүүрүүдийн зад хямдрлын үед маш их очир дараалал үүсдэг. Тэгвэл энэ ажил нь дараалалд зүгээр зогсож байгаад л $25-аас $160 цалин авдаг гэжээ.
галт тэргэнд оруулагч. Хүн ам хэд төвлөрсөн хотуудад метро, галт тэргэнд хүмүүс багтахгүй болдог. Ялангуяа Японд энэ ажил нэлээд эрэлттэй. Энэ ажил нь галт тэрэгний буудал дээр зогсож багтахгүй байгаа хүмүүсийг хаагдах хүртэл түлхэж, чихэж оруулдаг өртөөний үйлчилгээний ажил юм. Тэдний ажлын шаардлага нь зорчигчийн гар, хөл, цүнх гээд ямар ч зүйл хаалганаас нааш цохох ёсгүй. Мөн зорчигчдын цүнх болон ачаа тэшиг оруулахад тусалдаг. Зарим тохиолдолд маргаан зөрчилдөө нэгт шийдэх үүрэгтэй. Японд энэ ажил дунджаар 3 сая йен, харин ахлах түлхэгч нь 4 сая 500 мянган йений цалин авдаг. Мөсөн гулгуурын гар баригч. Зугаатай ч юм шиг ажил. Тэшүүрээр гулгаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн авдаг. Үйлчлүүлэгчээ унаж гэмтхээс хамгаалж, тэдний аюулгүй байдлыг хангаж, тэднийг ажиглаж, мөн тэдний гараас нь барьж, гулгахад нь тусалж өгдөг ажил. Үүгэрч зогсохгүй, гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх, мөсөн талбайг цэвэрлэх зэрэг ажил багтдаг байна. Зарим хүмүүсийн хувьд тэшүүрээр гулгаж халтарч унах зугаатай байдаг бол зарим хүмүүс унахгүй төлөө мөнгө төлдөг ажээ. Энэ ажил шинжлэлийн үеэр нэлээд эрэлт хэрэгцээтэй болдог ба жилд 35 мянган долларын цалинтай гин. Мэргэжлийн хурмын зохицуулагч. Ийм төрлийн ажил манад байдаг үгүйг мэдэхгүй юм. Гэрлэлт бол ямар ч хүний хувьд мартагдчихгүй, бас алдаа гаргаж болохгүй чухал мөч байдаг. Тиймээс ч бүх зүйлийг төгс хийхийг хүсдэг боловч тэр болгон чаддаггүй. Харин энэ мэргэжлийн ачаар даашин заа сонгох, үйлчлэг зохион байгуулах, бэлтгэл ажил, хоол, хөгжим гээд бүхэл зүйлийг даатгаж болно. Нэг ёсондоо хурим зохион байгуулагч гэж хэлж болно. Хүний амьдралын хамгийн гайхалтай мөчийг мэргэжлийн түвшинд бэлтгэснийхаа хөлсөнд нэг хуримд $2500 авдаг гин. Буянтайч ажил бол доо. Мэргэжлийн лусын дагна. Лусын дагна байдагт итгэдэг, бас түүнийг харахыг хүсдэг хүмүүс олон бий. Тиймээс ч янз бүрийн томоохон арга хэмжээ төрсөн өдрийн үйлчлэгүүдэд зориулж сонирхолтой болгох зорилгоор лусын дагна хөлсөлдөв. Мэдээжээр ийм ажил хийдэг хүн царайлаг, сайхан биетэй байхаас гадна маш сайн усанд сэлдэг, усанд ор удаан хугацаагаар амьсгалаа төгжиж чаддаг байх ёстой. Сонирхолтой нь энэ ажлыг дагаад тусгай материалаар хийсэн сэлүүр сүүл үйлдвэрлэдэг компаниуд ч байдаг юм байна. Лусын дагны ажил нэг удаад 4-6 мянган долларын цалин авдаг гэжээ. Гольфийн бөмбөгний шумбагч. Гольф гэдэг тоглоом нь анхандаа дээд зиндааны язгууртнуудын тоглоом байсан. Одоо ч гэсэн хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн ямбны тоглоом гэж ярих нь бий. Тэгвэл усан дотор унсан гольфийн бөмбөгний араас шумбаж, бөмбөгийг цэвэрлж, хатааж өгдөг ажил байдаг. Эдгээр шумбагчид булангартай ус, хог хаягдал, тэрч байтугай могой, матартай ус байсан ч бөмбөгний араас шумбах ёстой. Мэдээж тэд усан шумбалтын тусгай гэрчлэгээтэй маш сайн сэлдэг хүмүүс байдаг бөгөөд ийм аюултай ажил хийснийхээ төлөө жилд 100 мянган орчим доллар халаасалдаг гэжээ. Онлайн болцооны туслах. 2022 оны статистикээр дэлхийд 366 сая хүн онлайнаар болцсон байдаг. Энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгаа. Тэгвэл онлайнаар болцох хүний профайлыг сонирхолтой, таатай болгон өөрчилж, болцоондоо бичих зүйлсийг нь ч нарийн хэлж өгдөг ажил байдаг. Үйлчлүүлэгчийн талаар судалгаа явуулж, түүнд тохирсон үг яриа, болцооны хэв маягийг сонгон өгч, онлайн болцооны үйл явцыг хянаж, үйлчлүүлэгчийн хамгийн сайн талуудыг харуулахад нь тусалдаг. Ингэснээр тэд нэг үйлчлүүлэгчээс $2000 авдаг гин. Хурамч хурмын зочин. Хурмын цугларсан хүмүүс олон эрч хүчтэй харагдах ёстой. Тэгвэл хурмыг сүртэй илүү олон хүн ирсэн мэт харагдуулахын тулд төлбөртэй зочныг хөсөлдөг. Цугларсан хүмүүс тэр бүр бие биенээ танихгүй учраас тэднийг хурамч зочин гэдгийг мэдэхгүй. Уур амьсгалыг сайжруулж, цугларсан олныг хөгжөөх нь тэдний хийх ёстой гол зүйл. Үнэгүй үдшилэг, үнэгүй хоол, сонирхолтой ч ажил юм уу? Мэргэжлийн унтагч. Орны матрас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ тав тухтай эсхийг шалгахын тулд тэднийг хөлсөлдөг. Мэргэжлийн унтагч матрасан дээр хэвтэж үзээд тухтай байгаа үгийг хэлж өгнө. Тэд орноос гадна гудас, дэр, унтах орчин гэх мэт бүхэл зүйлсийг үнэлж, тав тух, бат бөх чанарыг нь шалгадаг. Үгээр зогсохгүй, зочид буудлууд, амралтын газруудын орнууд дээр унтаж, амарч үзээд үнэлгээ дүгнэлт өгдөг гин. Усан гулгуур шалгагч. Хамгийн хөгжилтэй хэрнээ бас аюултай ажил байж магадгүй. Тоглоомын төвүүд, усан паркуудад баригдсан усан гулгуурыг суйрлуулах үед аюулгүй эсхийг нь шалгаж гулгадаг ажил. Тэдний ажлын гол зорилго нь аюулгүй, бас хөгжилтэй мэдрэмжийг хүмүүс авах эсхийг нь олж мэдэх. Үүний тулд өөрсдөө гулгаснаар ямар мэдрэмж төрж байгаагаа тэмдэглэж үнэлгээ өгдөг гин. Тэд ийм хөгжилтэй ажил хийснийхаа төлөө цагт $30-70 авдаг. Өт ухагч. Энэ ажил нь загасчдад зориулж амьд өгөөш буюу бидний хэлдгээр чиглэн улаан орхоо төвдөг ажил юм. Тэд ихэвчлэн шөнийн цагаар далайн эрэг тариалангийн талбайгаар явж хэдэн мянган өтийг ухаж гаргадаг. Дараа нь тэднийг хэмжээгээр нь ангилж загасчдад хүргэж өгдөг байна. Хэдийгээр өт ухах нь тимч таатай ажил биш ч гэсэн улиралдаа $20,000 орчим олдог гин.